2020 онд эдийн засгийн аврах 10 их нийтийн хөтөлбөр засгийн газраас нэгэн хөтөлбөр гаргаад жилийн 3% хүүтэйгээр аж ахуйн нэгжүүдэд зээл олгохоор болсон. Тэрэнд одоо хамрагч чигээд бас энэ бол бас л нөгөө энэ жижигэн төлөвлөлтөөр баялаг бүтээгчдээ дэмжихийн хөтөлбөр байсан боловч бид нэр хөөцөлдсөөр яваад авч чадаагүй. Тэр хооронд тэр 3-4 сарын хугацаанд урд нь авсан байсан зээл хөл маань чамргүй зээл рүү орох. Тэгээд дээрээс нь нөгөө үйлдвэрлэлийн зээл, хөрөнгө оруулалтын зээл авсан байсан компаниудын зээлийг шилжүүлэх боломж. Яг гэвэл эргэлтийн хөрөнгөний зээл учраас гээд ингээд нэг юм хэд хэдэн учиршилтгаан шалтгаас болоод тэр зээлнээс бас хоцорсон. Ер нь юу гэж хэлэх гээд байна гэхээр энэ баялаг бүтээгч нар үйлдвэрлэл эрхлэгч нар ажлын байр бий болж байгаа ажилтаа орлоготой эрхлэлийг байлгаж байгаа юм жижиг аж ахуйн нөхцөлд ер нь дандаа дэмжихгүй талдаа шийдвэрүүд гараад эсвэл нөгөө төр өөрөө том компани байгуулад биднэртэй нэг юм жижиг зах зээл дээр төр нь том мөнгөөр өрсөлдөд ингээд бидний ажлыг альчгүй болгоод ингээд байгаа юм. Энэ дэс яг мөн төр өөрөө том компани байгуулад томоохон аж ахуйн нэгж одоо пүүс компани корпорацууд охин компани байгуулад жижиг дундынхаа зах зээлийг ямар ч амьдрах нөхцөлгүй болгоод байгаа байхгүй. Тэгэхээр тэр жижиг дундын бизнес жижиг дундаа үйлдвэр хийсэн салбарыг ерөөсөө дэмжихгүй. Зээл, тусламж, бодлогын дэмжлэг, төрийн худалдан авалт энэ ерөөсөө байхгүй учраас жижиг дундын үйлдвэрлэлийн салбар буюу 60 мянган аж ахуй нэгж 803 мянган хүний ажлын байрыг одоо бол онцгой анхаарахгүй яг бодохгүй цаг үе байна. Энэ 30 жилийн хугацаанд бол ойлгохтой дэмжлэг энэ жижиг дунд үйлдвэрлэлийн салбар ерөөсөө байсан. Үгч боломж өгөхгүй. Өөрөө нэг компани байгуулад жижиг дундаа шахчихна. Эсвэл том компаниуд пүүс компани корпорациуд нөгөө жижиг дундтай зөвшөөрлөд байгаа шүү дээ. Ямар ч амьдрах боломж олохгүй байна.